Танд яг одоо Unitel Group-ийн бүүвэ хөтөлбөрийн сонсдог үлгэрийн төвөр хүрч байна. Монгол ардын үлгэр муу санаа бие отдог тухай үлгэр. Үлгэрийн орноор үргэлжлүүлэн аялмаар байвал subscribe дараарай. Эртээ урдын цагт хоёр шавьтай их номтой нэгэн өвгөн байлаа. Бага шавь нь 13 настай эгэл ядуу айлын хүүхэд гин. Их шавь нь нилээд хөрөнгөтэй айлын хүүхэд байжээ. Ном эрдэмдээ маруухан бас нөгөө шавьяас 2 насаар ах ямсанж. Бага шавь нь бичиг номдоо их чармаалттай сайн гинэ. Гэвч багш хүн шавнараа яг адилхан хайраар хайрлан хүмүүжүүлдэг байжээ. Багш нь нэг өдөр хүрээ хотод эрдэмтднийг шалгах тунхаг гарсныг сонсч мэдээд 2 шавья явуулахар болж гинэ. 2 шавья явуулахдаа багш нь ингэж хэлжээ. Их шавь өвдөө айлын хүүхэд тул морьтой. Бага шавь унаагүй тул ахыхаа араар сунтлаад яв гэжээ. Хэдий өөр айлын хүүхэд боловч хоёулаа миний шавь тул унаага дундаа идлээд яваа гэж захиад үлцэт өдрийг сонгон алсын замд мортуулж гинэ. Замд гараад их шавьн дүүдээ морио ердөө унуулсангүй. Дотроо хар санан би ингэж зовж зүдрэн хүрээ хотод очоод шалгагдахгүй бол яах блэ? Харин шалгагдаад миний нүрийг барах мөртөө ноён суучгаж мэднэ. Инхийн оронд би үүнийг замдаа хорлоод үгүй хийчихье гэж бодоод морио ташуурдан бага шавийг хурдан гүй гэв. Бага шавь их шавийг ах гэж хүндэлдэг учраас үг дуугүй дагжээ. Ингэж явсаар хэдэн өдөр болсон ч бага шавьд ядарсан шинж юр үгүй тул өөр арга бодож олоод сайн санаа сайн уу, муу санаа сайн уу гэж шавь дүүгээсээ асуулаа гин. Шавь дүүн яах аргагүй сайн санаа сайн байлгүй гэж хариулв. Их шавь юу ч дуугарсангүй хоногийн газар хүрээд хэлжээ. Би урдаар явж буудлалъя. Чи эндэ хүлээж бай гэд явжээ. Их шавь буудлын газар ирээд нэг хүнд мөнгөн юм бүүгч хахуйлдаад би нэг хүнтэй замын турш сайн санаа муу санаа хоёрын жохом аль нь сайн болох талаар маргалдлаа. Удахгүй бид хоёр энд ирнэ. Тэр хүнд та муу санаа сайн гэд хэлээд өг гэжээ. Тэгээд шавь дүүгээ дагуулсаар ирлээ гин. Өнөө хүний дэргэд ирээд сайн санаа муу санаа хоёрын аль нь чухам сайн болохыг хоёулаа өөр хүнээр хэлүүлж мэдээ гэв. Нэгэнтээ хүний мөнгийг авчихсан залхуу мөхс хүн. Муу санаач бас сайн санаа болдог гэж хэлэхэд бага шавь маргалдаа тусгыг мэдээд шав ахыхаан аясыг дагаж цаашдын замаа хөөжээ. Тэд яван явсаар нэг их өндөр ганг жалхны дэргэд ирж гин. Их шавь нь одоо л үнийг үгүй хийх цаг боллоо гэд ташуураараа шавь дүүгийнхээ нүдийг ороолгож сохлоод өндөр ганганы ирмэгт орхиод яваад өгч гинэ. Бага шавь нь харах нүдгүй болсон тул арга буюу тэмтчин мөлхөж яваад гангын ёроол руу орчихжээ. Гэтэл агаараар нисэх алтан гургалдаан ихшгэлэнт дуу сонсогдов. Чих тавин чагнахад нэг нь энэ ганганд нэгэн сохор хүн унчихсан юм байна. Түүний хөл доорх модны мөчр нь хараа оруулах чадaltaй шүү гэхэд нөгөө нь энэ хүн лав баяжнаа. Тэр дэрэгдэн байх модны доор маш их алт мөнгө буй хэмээн хилэлцэх сонсогдлоо гин. Тэгээд хөөхий сохор шавь хөл доороос нэг нь навч аваад нүдээ арчтал үнэхээр тэр дороо хараа орчгож гин. Мөн дэргэд байх модны ёроолыг малтаад үзтэл бөөн
мөнгө гарч ирлээ гин. Тэгээд харах нүдтэй идэлх хөрөнгөтэй болсон Багшав нутагтаа буцан тарчиг ядуу амьдралтай аав ээжтэй очин хүндэт багшаа дэрэгдээ аван сурсан эрдмээ арт олондоо зааж амар тайван амьдарч байжээ. Харин дүү шаваа хорлсон их шав хүрээ хотод хүрхийн даваан дээр бүлэг дээрэмчтэй таарчээ. Гэтэл тэр дээрэмчдийн нэг нь өөрөөс нь хахуулавч худал хийсэн хүн байжээ. Тэр дээрэмчин их шавыг мөнгөтэй гэдгийг нь мэдсэн тул замд нь отож байсан юмсанжээ. Ингээд унах морь, идэх хоол, өмссөн хувцас, мөнгөө юучгүй дээрэмдүүлсэн их шав хүрээ хотодж очиж чадалгүй айл амтнаас өмх будаагүйж гол зогоон явсаар нутагтаа ирч гинэ. Тэгтэл нүдийг нь сохлоод хээр хаяад явсан дүү шав нь нутаг орондоо хүндтэй, хөрөнгө чинээ ихтэй, жаргалтай, сайхан амьдарч байх юм гин. Өнөө их шав би чиний нүдийг сохолсон байтал яаж ингэж баян чинэлэг болов? Бас яаж хараа оров гэж асууж гин. Худал хэлж чадахгүй Багшав болсон бүхнийг тоочин хэлж гинэ. Муу санаатай их шав илүү их баяжих, бүхнийг захирах, ховдог их шуналтаа автан маргааш өглөөн нь өнөөх ганганы зүг явж одов гин. Тэгээд ганганы оролт очиж суугаад нүдэн сохлоод алтан гургалдаа ирж үг хэлэлцгийг хүлээн суулаа. Гэвч ямар ч алтан гургалдаа ирсэнгүй гин. Тэгэхээр нь хөл доороос модны навч аваад нүдэн арчтал хараач орсонгүй гин. Тэмдчин мүлгсөөр модны орооллыг ухахад алт мөнгөч байсангүй гинэ. Хүнд муу санан ховдог шунлаасаа болж өөрийгөө хорлсон гэдгээ ойлгож дахин бусдад муу санаж хор хүргэхгүй хэмээн ганганы ороолд дэмийл халаглан ойлж суужээ. Сайхан сэтгэлд Багшав ах шаваа үзэгдэхгүй хит хонхоор нь араас нь ирж сурч явсаар олтол ганганы ороолд нүдэн сохорсон өлсөж цангаад амьтай голтой төдий байж байлаа. Багшав ах шаваа дагуулan нутаг орондоо ирж асран тойлж амар сайханда жаргаж гинэ. Бяцхан өрсөнхөн төсөөлийн ертөнцийг хөгжүүлж Монгол ахуй сэтгэлгээний соёлыг түгээх зорилготой Unitel Group-ийн Бүүвэ хөтөлбөрийн үлгэрийг хүлээн авч сонссон танд баярлалаа.